Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрмэлзлийг гагцхүү Улсын их хурл хадгална гэж 25 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт Улсын их хурлын бусад бүрийн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж 28 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт Улсын их хурл үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр байнгын ороотой байна гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт байнгын болон бусад хорооны бүрийн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж тус заасан байгаа. Монгол Улсын үндсэн хуулийн 21-р зүйл заасны дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор сонгогдож байгуулагдсан 126 гишүүний бүрэлдэхүүнтэй Улсын их хурлын бүрийн эрх 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр анх тоор чуулгана хийж тангар өрснөөр хэрэгжиж гисэн билээ. Энэ удаагийн парламентын бүрийн хэрэгжиж гиснээс хойш 4 ээлжид чуулган хоролдож байгаа бөгөөд ээлжид бус нэг чуулганыг хордуулсан байна. 9 дахь парламентын бүрийн эрх хэрэгжиж гиснээс хойш 2 жилийн хугацаанд төсөл өргөн мэдүүлсэн өдөр хүртэл нийт 131 хууль, Улсын их хурлын 169 тогтоол баталсан өмнөх бүрэн эрхийн хүрээнд баталсан хуулийн 8.9%-тай нь бол дүүцгээр байна. Түүнчлэн 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс Улсын их хурлын үйл ажиллагааг 8 байнгын ороо 15 дэд хороотой байхаар зохион байгуулсан. Энэхүү хуулийн хүрээнд нийт байнгын ороог 11 байнгын хороотой байхаар 7 дэд хороотой байхаар бол зохион байгуулж оруулж ирж байна. Улсын их хурлын зохион байгуулалтын оновчтой үйл ажиллагаа боловсронгуй болгох, гишүүдийн эрс, оролцоо хариуцлагыг сайжруулах, Улсын их хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хилцүүлгийг чанаржуулах, мэргэсэн байнгын хороодод түшиглэж, парламентыг бэхжүүлэх зорилгоор миний бий болон Улсын их хурлын СБМ цогт А. Ариун Заяа, Н. Батсүмбэрэл, Ж. Батчаргал, Б. Бэйсэн, Л. Лодо Самбуу, У. Отгонбаяр, Д. Пүрв Даваа, С. Сандаг Очир, Р. Сэд Дорж, Г. Тэмүл нарын 12 гишүүний хамтаар энэхүү хуулийг боловсруулан өргөн барьж байна. Улсын их хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчлох хүрээнд Улсын их хурлын зохион байгуулалтыг аюулгүй байдал, гадаад бодлогын, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн, боловсрол соёлын тухайн спортын, өргөдлийн, төрийн байгуулалтын, төсвийн, хууль зүйн эдийн хүний эрхийн, хүн сүдэн аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, цахим хөгжил, хууль, оюуны бодлогын, эрүүл эдийн засгийн, эрүүл мэнд, нийгмийн бодлогын гэсэн 11 хороотойгоор хууль тусгаж оруулж ирж байна. Байнгын хороог 11 болсон тоолбогдуулан байнгын хорооны бүрэлдэхүүнийг хууль нийцүүлэн нийт байнгын хороо 21 хүртэл гишүүнтэй байхаар бол хууль заалаа. Мөн байнгын хорооны харьяанд ажиллах дэд хороодын эрхлэх асуудлын ялгаа заагийг зааж, байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар тусгай хяналтын, Улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын, ёс зүй, төсвийн хяналтын, зарлагын хяналтын, хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын, хүний эрхийн, тогтвортой хөгжлийн зорилгын гэсэн нийт 7 дэд хороотой бол байхаар төсөлд тусгаж оруулж ирж байна. Улсын их хурлын эргэх холбоо хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, сонгогчдод мэдээлэл тогтмол хүргэх, тогтолцоо бүрдүүлэх хүрээнд Улсын их хурлын даргаыг сонгох хуралдааныг хилцүүлэхтэй явуулахаар болгож байна. Мөн Улсын их хурлын үйл ажиллагааны энэ тусгай хэрэгцээд иргэдийн мэдээлэл авах, хууль заасан тохиолдолд оролцох боломжийг хангахаас хүртээмжтэй байх, Улсын их хурлын мэдээллийг нийтэд дамжуулахдаа дохионы хил, товч бичгэн тайлбар зэргийг оруулж тусгай хэрэгцээд иргэдийн мэдээлэл авах, оролцох, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хуулийг боловсруулж оруулж ирлээ. Иргэн байгууллагаас ирүүлсэн санд хүсэлтийг судлан шийдвэрлсэн байдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийн талаарх мэдээллийг нэгтгэн сар бүр тогтмол мэдээлэл хийдэг байхаар бол хуулинд өөрчлөлт орууллаа. Шаардлагатай гэж үзвэл хуулийн төслийн талаар Улсын их хурлын цахим хуудас, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, харилцаа холбооны хэрэгслээр иргэдээс санал авах боломжийг нэмэгдүүлэхээр мөн тусглаа. Баталсан хууль тогтоомжийн ач холбогдол өрнөлөөг иргэдэд энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс бичлэг болон зурган зэрэг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэн иргэдийг тогтмол мэдээлэлээр хангадаг байхаар зохицуулж оруулж ирлээ. Мөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл хилцүүлгийн үйл явц болон баталсан хууль тогтоомжийн зохицуулалт
ач холбогдлыг хууль санаачлагч гишүүн ажлын хэсэг байнгын орооны дарга тайлбарт таниулж тогтмол мэдээлдэг байх нөхцөлийг заалтыг бол оруулж ирсэн. Улсын хурлын хэлцэж буй асуудлаар улс төрийн зөвшөөрлийг хангах парламентыг үл хүндэтгэх нөхцөлд хариуцлага тооцдог байх механизмыг бол бас бүрдүүлж байна. Хэлцэж байгаа аливаа асуудлаар улсын хурал дахь улс төрийн зөвшөөрлийг хангах арга хэмжээ авахыг улсын хурал дахь нам эвслийн бүлгийн дарга нарт үүрэг болгохоор мөн хуралдаан даргалал шуулганы хуралдааны явцад парламентыг үл хүндэтсэн үйлдэл гаргасан этгээдэд холбогдох хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий этгээдэд албан бичиг илгээж томилох эрх бүхий этгээд нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх хариуг хуралдаан даргалагч албан ёсоор ирүүлнэ. Ийхүү ирүүлсэн албан бичгийн хуралдаан даргалагч холбогдох хуралдаанд уншиж танилцуулахаар энэхүү хууль бол заалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.